Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, эдгэрлийн эмч, эмчилгээний өөрийн гэсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусалцаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 3 дугаар бүлэг Сөнөөгч бодол. Өрөвдөх, үргэлжлэл. Зовлон хуваалцах. Хүний зовлон хуваалцах нь өрөвдөхтэй адилхан мэдрэмж. Хүний зовлон хуваалцах нь хамт зовох гэсэн үг. Энэ хоёр бол ганцаараа байдаг мэдрэмж биш. Тэгэхээр хүний зовлонг өөр дээрээ авах хэрэг байна уу? Миний нэг таньдаг эмэгтэй доорх зүйлийг надад ярьсан юм. Миний найз дандаа над дээр ирж өөрийнхөө өвчин зовлон ярьдаг л да. Түүнийг явсны дараа би бүр ядраад хамаг ирч хүчээ алдчихжээ. Найз маань хүний эрчин хүчийг сорж байгаа хэрэг мөн болов уу? Чи түүнийг өөрөө сонсож байгаа болохоор тэр чиний энергийг авч байгаа юм. Чи түүнийг өрөвдөж, зовлонг нь хуваалцдаг гэлээ. Ийм маягаар чи түүний өвчнг авч, тэр ч чамаас ийм хэлбэрийн тусламж аваад сурчгаж. Танай найз чамааг юугаач хайж болдог хогны сав шиг үздэг бололтой. Чи өөрөө түүнд ийм үйлчлэгээ үзүүлдэг болохоор энэ хүн тэгж байна. Тэгэхээр би яах ёстой вэ? Өрөвдөж зовлон хуваалцгаа бол. Хэрвээ туслахыг хүсэх юм бол өөр аргаар тусал. Бодлороо түүнлүү хайр, аз явуул. Яаж? Жишээ нь чи түүнийг эрүүл, аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун явааг нь харах чамд сайхан байгаагаар төсөөл. Ийм маягаар чи юу ч алдахгүй. Харин ч өчнөө энерги өөртөө авч, илүүдлийг нь түүнтэй хуваалцах бол. Хүний зовлонг хуваалцснараа өрөвдөхийн нэг адил та өөртөө түүний зовлонгоос ага юм. Уйтгар, сэтгэлээр унах, сэтгэл гутрах. Сэтгэлээр унах нь хүн амьдралд баярлахаан болох үед тохиолддог. Бүх юм зөвхөн хар цагаан өнгөөр харагдаж, ямар ч гарцгүй болсон мэт санагддаг. Тэр битгий хэл амьдрах хүсэлгүй болж, амиа хорлох тухай бодолж орж ирдэг. Ангаах ухаанд үүнийг сэтгэл гутрал гэж нэрлэдэг юм. Христийн шашинд бол сэтгэлээр унахыг хамгийн муу 7 нүглийн нэгэнд тооцдог ажээ. Сэтгэлээр унсан хүн тэрж байтугай өөрийнхөө болон бусдын амийг хөнөөх бодолтой болдог. Амьдрахыг хүсгээ болох нь
бодлоороо амиа хорлох явдал юм. Ийм хүмүүс түрэмгий болсон байдаг. Сэтгэл гутралд ороод эмчит үзүүлэхээр ирж байгаа хүмүүс өөрийгөө болон хүрээлэн байгаа орчныхоо тухай сөрөг бодлыг удаан хугацаагаар хадгалж явсан байдаг. Эндээс харахад сэтгэл гутрал бол тухайн үедээ дарагдсан тэгснээ эргэж ирж байгаа түрэмгий сэтгэл хөөрөл юм. Өнгөрсөн үедээ хэр их түрэмгий бодол сэтгэл хөөрөлтэй явсан. Хэр их түүний дарж байснаас сэтгэл гутрал төдий чинээ их байдаг. Сэтгэлээр унах. Энэ нь өөрийнхөө болон эргэн тойрныхоо эсрэг чиглэсэн түрэмгийллийн илрэл юм. Олон хүн сэтгэл гутралд ордог бөгөөд энэ нь ердөө ганцхан шалтгаан байж. Тэд уйтгартай, утга учиргүй, сонирхолгүй амьдралаар амьдардаг учраас аз жаргалгүй болдго юм аа. Уйтгарлах, сэтгэлээр унахын эерэг тал нь өөрийнхөө амьдралыг өөрчлөх, амьдралаас аз жаргал хүртэх явдал. Хэрвээ хүн өөрийнхөө амьдралаа ямар нэг шин зүйл хийж сонирхолтой болгоулгүй, хамаг мөнгөө сэтгцийн эмнэлэг зардаг бол энэ нь сул дорой тэмгийн шинж юм. Хүмүүс их сониноор өөртөө сэтгэл гутралыг бий болгодог. Хүний амьдралд маш олон сайхан дурсамжтай үйл тохиолддог билээ. Гэтэл хүн хамгийн таагүй тохиолдлыг л тогтоодог. Өөртөө сэтгэл гутралыг бий болгодог хамгийн амархан аргыг одоо танд хэлж өгье. Сайхан зүйл тохиолдох бүрт та муухай, уйтгартай, дотоод дуу хоолойгоор за энэ ч удахгүй үсттэй. Энэ ч яг ийм зүйл биш дээ хэмээн өөртөө хэл. Эсвэл энэ зүйл 50 жилийн дараа ямар харагдах тухай аимшигтай дүр зургийг зурх хэрэгтэй. Иймэрхүү маягаар уйтгарт автуулдаг олон он жилийг үдэж байхаар өөр зүйл хий. Авгаа юм бүхэн энгийн байдаг шүү дээ. Сэтгэл гутралаас салъя гэж байгаа бол өдөр тутам амьдралаа аз жаргалтай болгож танд таашаал өгдөг ажилтай бай. Ядчил цэцэгтэр элдв буйны ажилд оролц. Хүмүүстэй нийлээд явган аялалд яв. Ганцаараа урд өмнөхөө бодож харамсаж, уйтгарлаж, эргэн тойрны хүмүүсээ хараалж суух хэрэггүй. Таны амьдрал зөвхөн танаас л хамаарна. Хэрвээ та амьдралаа өөрчилё гэж бодож байгаа бол бүх бодлоо өөрчил. Өнгөрснөө бодож, өнгөрсөндөө харамсах нь ашиггүй. Харамсах нь бурхны, ертөнцийн эсрэг, өөрийнхөө эсрэг явуулж байгаа түрэмгийлэл юм шүү. Бид дээд хүчний тусламжаар аливаа байдлыг амьдралдаа бий болгодог. Миний амьдралыг юу аз жаргалтай болгож байна вэ гэдгийг тодорхойл. Шин аз жаргалтай байдлыг амьдралдаа оруулж, хуучин саарл бодлуудаа гэгэн аз жаргалтай бодлоор соль. Хүн болгон зөв зүйл хийдгийг сана. Тухайн үед танд тэр зүйлийг хийх шаардлага гарсан учраас л та хийсэн. Тэгэхээр одоо харамсаж, өөрийгөө буруутгалгүй бодлоо, амьдралаа өөрчилж болно. Бүх юм таны гарт байна. Ховдоглох, эдэмхий байх. Ховдоглох нь христийн шашинд 7 үхлийн нүглийн нэг тооцогддог. Ховдог хүмүүсийн хувьд идэх нь амьдрахын төлөө биш. Амьдрах нь идэхийн төлөө ураа үйлчилдэг. Амьдралын маш их энерги нь зөвхөн хоол олох, түүнийг боловсруулахад зориулагддаг. Ховдог хүмүүс хоолны тусламжтай аливаа тодорхой эерэг зүйлд хүрэхийг хүсэж явдаг юм. Тэд амьдралын сайн сайхныг зөвхөн хоолоо мэдэрч, түүгээрээ аз жаргалтай байх гэдэг гэвч арга нь буруу. Энэ бол таргалалтаас эхлээд амьд болон амьд бус байгаль, органик бус ертөнцийн эсрэг түрэмгийлэл. Хүн зөвхөн алдагдсан энерги нөхөхийн тулд хоол иддэг.
Энэ бол хэвийн байдал. Тэртээ тэргүй бидний бие энэ дэлхийн энергийн болон бие махбодын эргэлтийн нэг салаа мөчрөн шүү дээ. Харин ямар ч хяналтгүй хоололт нь амьд, амьгүй бүхий л ертөнцийг устгаж байгаа хэрэгэ. Хомхой сэтгэл, нарийнлах, харамлах. Хомхой зам бол буруу замаар хувьдаа ямар нэг ашиг олох гэсэн сэтгэл. Хомхой хүн альва зүйлийн бусдад тусах үр дагаврыг нь бодлогүй, зөвхөн өөрийнхөө ашгийг боддог. Олж долоох, хурааж хоримтлуулах сэтгэл нь түүнийг олж байгаа арга барилаа хянаж ялгах чадваргүй болгодог. Хүн өөртөө хэрэгтэй чухал юм авах гэж хүсэж байгаад муу юм өрдөө байхгүй л дээ. Зорилго нь зөв боловч харин хомхойр гарга нь буруу. Хэрвээ хэн нэг хүн ашиг олох үүднээс болж өөр хүн хохирох юм бол энэ хомхой сэтгэл болно. Хомхой сэтгэл нь бусдын ертөнцийг ч устгах үр дагавартай. Учир нь та өөрийнхөө асуудлыг бусдын зовлон дээр шийдэх гэж байна шүү дээ. Өөрийнхөө хүслийг биелүүлэх гэсэн хэд шунхай бодлоос нь болж бусдын санаа бодол мартагддаг. Үүний хариуд таны мэдээлэл энергетикийн бүтэц эвдэгдэж сэтгэц нүдт нь өвчлөх болно. Хомхой сэтгэлийн хамгийн энгийн жишээ нь та хэн нэгэнд хэсэг бүлэг хүмүүст эсвэл бүр төр засагт өөрийнхөө материалын ашигын төлөө муу зүйл хүсэх эсвэл үхлийг хүсэх явдал юм а. Өв хөрөнгө авахын тулд төрөл төрөстэй үхлийг хүсэх, өрсөлдөгчөө бизнестэй дампуурахыг хүсэх, эдийн засгийн тооцоотойгоор гэрлэх, ашигтай албан тушаалд байгаа хүнд үхэл өвчнийг хүсэх. Хомхой сэтгэл нь хуурамч долгонуур зан дагуулдаг. Хомхой сэтгэл нь хуурамч долгонуур занг дагуулдаг. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг. ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг биенэрлсэн. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлэр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм а. Амьдралаа элч хүчээр, итгэл, найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.1